ChatGPT гэж юу болох, ямар байдлаар бид нар хэрэглэх талаар ярилцсанаа. За ер нь бол хүн болгон мэдж байгаа ChatGPT бол одоо хиймэл явахын дээр суурьшсан чатбот. Маш хэмжээний одоо мэдээллээс бол биднэрт хэрэгтэй одоо хайж байгаа зүйлийг мань бол гаргаж өгдөг. За тэгээд энэ дээр бол мэдээж хүмүүсийн одоо хэр олон асуусан, тэр асуултанд хариулаад хүмүүс хэр сэтгэл ханамжтай байсан зэрэг бүх одоо төрлийн мэдээллүүд дээр үндэслэж бол хэлж байгаа. Тэрнээс өөрөө бол ингээд би ингэж бодож байна гэж хариулж байгаа бол гэсэн утга биш. Буюу арай өндөр хөгжилтэй AI биш ээ гэсэн үг. За тэгээд ер нь хүмүүсийн бичсэн текстийг ойлгоод тэрнийхэн дагуу хариулт өгөхөд бол хурдан ялгаатай байдаг. За тийм ч учраас шинэ хувилбарууд ингээ гарч ирдэг. За тэгээд мэдээж асуулт асуух, тайлбарлуулах, санаа авах гэд. За програмчлаар сурж байгаа хүмүүс бол одоо сүүлийн үед бол маш амар болж байгаа. Тэгээ хуучин бол одоо Python гэлэхэд бид нар өөрсдөө уншдаг байсан бол одоо сүүлийн хүмүүс бол Python-ы талаар энэ функц яаж ажилтдаг ингээл асуухад бол инженеэр л тайлбарлаад өгчнөө. За тэгээд ChatGPT-г яаж бүртгүүлэх вэ гэх юм бол та ChatGPT OpenAI.com гэх хаягаар орно. За тэгээд энэ дээр Google юм уу Microsoft-ийнхаа имэйлийг хийгээд бүртгүүлээд ингээ өөрөнгө гэсэн нууц зүг нэрээ ингээ оруулаад орноо. За гар утсан дээрээс баталгаажуулалт бол асуудаг. Хэрэг та Google-ээр ч юм уу бүртгүүлж байгаа бол за тэг үүнийхээ дараа бол ChatGPT-г шууд ашиглах боломжтой. Мэдээж компьютер дээр ч юм болон гар утсан дээр ч юм бол сууж байгаа. За монгол хэлээр ашиглах бол бүрэн боломжтой болсон. Монгол хэл сайн ойлгодог. Дээрээс нь бол хариулт бичгтээ бол одоо сэтгэл судлал гэж юу вэ гэж асуулаа гэж бодоход өнөөдөр хийх одоо эсвэл одоо өнөөдөр хийх хоолны хэлбэр санаа байна уу? Надаа иймэрхүү одоо бүтээгдэхүүнүүд хөрөгчөнд байна ч гэдэг юм. Ийм одоо хуучин бол ийм одоо аппликейшнуд байдаг гэсэн бол одоо бол зөвхөн ChatGPT байхад бол бид нар монголоор хүссэн мэдээлэл авах боломжтой болжээ. За дараагийн нэг чухал зүйл бол мэдээ суралцахад бол ChatGPT-г чөлөөтэй ашиглаж болно. Хичээлийнхаа агуулгыг тайлбарлуулж болно. Төрөө хэлсэн одоо нэлийн төвхтэй хичээлийнхэн бол тэрийнхээ агуулгыг тайлбарлуулж болно. Эсвэл хэдгээр ангийн хүүхдэд зориулж одоо тайлбарлуулах шаардлагатай байгаас хамаарат тэрийг сайн хэлээд өгчих юм бол тайлбарлуулах боломжтой гэсэн үг. Одоо жишээлх юм бол 7 дугаар ангийн геометрийг ойлгомжтой тайлбарлаад өгөөч. 7 дугаар ангийн хүүхдэд гэх юм бол тэр ойлголтод нь тааруулаад хэлээд өгнө гэсэн үг. За эсвэл эссе бичих заавар үг гэх юм бол бас заавар өгж болно. Тэгээд мэдээж асуултаа нэлийн дэлгэрэнгүй бичих юм бол тэр хэрээрээ илүү сайн одоо хариулт олж авах. Зүгээр эссе бичээ гэх юм бол одоо маш энгийн одоо эссе бичнэ. Тэрний оронд би ингээд тэтгэлэг авах гэж байгаамаа. Тэр улсад байгаа. Би ийм хүн юм аа. Тийм учраас надад эсэг манийг 2 3 янзаар ингээд иймэрхүү байдлаар сэтгэл хөдлөл одоо мэдрэгдэхэр ч гэдэг юм уу те. Тэтгэлэг авах ч хүүхдүүд бол сайн мэддэг тийм байдлаар бичээд өгөх гэх юм бол ChatGPT маань илүү сайн ажиллана гэсэн үг. За мэдээж контент бүтээхэд бас мэдээж ашиглаж болно. За би бол хувьдаа бол YouTube-ийн одоо видео санаанууд Монголд одоо хамгийн их модонд орж байгаа юу вэ? Гэ хайгаад бол ChatGPT бол хамгийн түрүүнд гарч ирж байгаа. Тэгээ тэр ч утгаараа бол би ChatGPT-ийн талаар ингээд контент бэлдээд ярьж ин гэсэн үг. За тэрнтэй адилхан одоо та өөрөө сонирхож байгаа ямар л төрлийн одоо контент хиймээр вэ? Өсвөр насныхан зориулсан одоо эрүүл мэнд ч мөнгөний талаар зөвлөгөө хийж болно, блог, пост. За тэгээд зар сурчлагын тексттэй хүртэл бүтээгтэй ChatGPT-г бас ашиглаж болно гэсэн үг. Одоо жишээлбэл надад нэг ийм дэвтэр байгаамаа. Энэ дэвтэр маань ингээд төлөвлөлт хийдэг. Энийг яаж ингээд сурчлуул илүү одоо насан турш хүмүүст ойлгомжтой байх вэ ч гэдэг юм уу те. Та өөрийнхөө одоо бүтээл сэтгэлийг ашиглаад асуух хэрэгтэй гэсэн үг. За хэл сурахад мэдээж ашиглаж байна. За энэ дээр нэг сонирхолтой зүйл нь би хуучин нөгөө Duolingo гэдэг аппликейшн ашигладаг гэсэн. Одоо ер нь бол хүмүүс нэлээд ашигладаг алдартай нэг ногоон өнгөтэй нэг шар шуугчул амьтантай аппликейшн байдаг шүү дээ. Тэрийг болохоор би бол яг ингээл мөнгөний төлөөл ашигладаг байсан. Нэг тоглоом маягаар ингээд ажилладаг болохоор бас сонирхолтой. Гэтэл одоо болохоор надад хэрэггүй болчихж байгаа. Яагаад гэвэл би жилийн нөгөө subscription төлөх 10 хэдэн доллар ч юм төлөх шаардлагагүй. Яагаад гэхээр ChatGPT байгаа үед бол би шууд ChatGPT-гээс за надад одоо Испани хэлний хамгийн өргөн хэрэглэгддэг одоо 500 үгийг гаргаад өгөө. За өгүүлбэр гаргаад өгөө. За эсвэл надтай ингээ харилцсан ярилц гэдэг. Үгүй бол флаш карт гэж үүдэж штэ. Нэг удаадаа нэг ингээд үгийг харуулад хариулт нь хэлдэг, өгүүлбэр харуулад хариултыг нь өөрөө хэлдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар надтай ингээ флаш карт үүсгээд тэр хэлийг сурахад ингээ туслаач хандс ч юм уу те. Хятад хэл Япон хэл ямар ч байдлаар ашиглах боломжтой болж байгаамаа. За бизнест бол мэдээж хэрэглээнүүд бол зөндөө байгаа. За тэгээд ажилдаа бид нар бол өдөр тутам бол мэйл өчгөд бол хүмүүс нэлээд ашигладаг тий.
ялангуяа гадаадаар эсвэл ингээ нэлийн урт хөвгтэй мэйлэх юм бол тэрийг ингээ багцлаад гол санааг нь ойлгуулах ч юм уу. За ажилд орох гэж байгаа хүмүүс бол CV бичүүлэхдээ өөрийнхөө одоо анкетыг бичүүлэх тийм байдлаар ашиглаж болно. За цаашлаад бол Excel-ийн томьёор энтер гэсэн асуулт бол ChatGPT бол бүрэн хариулах боломжтой. Гэхдээ энэ дээр бас их дөрөв нийлсэнчлэн та асуултаа илүү нарийн сайн оруулж тайлбарлах тусам илүү сайн гарч ирнэ гэсэн үг. Жишээлх юм бол надад нэг ийм баг нь байгаа. Тэгээ энэ багнаас би ийм датаг ингэж авмаар энэ. Жишээлбэл нэг ийм үр дүн байл, ийм дата байлаа гэхэд надад нэг иймэрхүү үр дүн хэрэгтэй байгаамаа гэд хэлэх юм бол ChatGPT илүү сайн ойлгодог гэсэн үг. За тэгээд дараагийнх нь бол мэдээж хүссэн асуултаа тавих боломжтой. За орлого мөнгөтэй холбоотой санхүүгийн зөвлөх маягаар бас ашиглаж болно. Гэхдээ мэдээж энэ дээр бол болгоомжтой байх хэрэгтэй тий. ChatGPT ингэж хэлсэн гэд хамаг мөнгө хөрөнгө оруулаад байх ч юм уу тэрийг бол зөвлөхгүй. Гэхдээ та өөрийнхөө одоо хэмжээнд бол тохирсон асуултуудаа орлого, тий хоол, эрүүл хооллолт, хөдөлгөөн одоо юу л байж болно тэрийг асууж болно. За ChatGPT бол үнэтэй болон үнэгүй гэсэн хоёр хувилбар байдаг. Үнэгүй хувилбар нь болохоор ChatGPT 3.5 гэж загварыг ашиглаж байгаа. За үнэтэй нь бол 4 дэ тэрнээс хойш ингээд загварууд арай илүү ухаантай хурдтай загварууд ашиглаж байгаа гэсэн үг. За энэ үнэгүй загвар дээр бол дутагдaltaй тал нь гэх юм бол нарийн мэдээллүүд арай жоохон дутуу байдаг. За plus буюу ChatGPT 4-ыг ашигладаг одоо сарын төлбөр нь $20 гэж байгаа. Энэ хувилбар болохоор илүү нарийн, илүү гүн, илүү логиктой хариулт өгдөг. Илүү ингээд хүнээс мэдээлэл авч байгаа юм шиг гэх юм уу? Тийм мэдрэмж өгдөг гэсэн. За тэгээд ChatGPT-г ашиглах үед бол бид нар бол хувийн мэдээлэл оруулж болохгүй. Одоо намайг тэр гэдэг тэд настай тэнд амьдардаг ч гэдэг юм уу. Ингээд мэдээлэл оруулаад ах юм бол энэ чинь интернетээр ингээд үнэгүй хувилбар ашиглаж байгаад байрлаад байгаа гэсэн. За тэгэхээр энийг хүмүүс бол одоо өөрөө мэдээллийг компанид ч мэдээлэх ч юм авах ч хүмүүс бол мэдээж буруугаар ашиглах боломж бүрдэх бас боломжтой. За тэгээд янз бүрийн нөгөө зөв зохисгүй агуулга бол мэдээж хязгаарлагдсан байгаа. Тэгээд сургалтын одоо байдлаар ашиглахад бол ChatGPT бол маш тохиромжтой байгаа. За энэ утгаараа бол оюутнуудад одоо ямар хэрэглээнүүд жишээлбэл байж болохоо гэдэг ингээд би ч ихсаж харсан байгаа. Энэ дээр болохоор хичээлийн агуулга тайлбарлуулж болж байна. Даалгавар эсээгээ бичих санаа гаргуулж, шүлэг зохиох, түүх одоо шинжлэх ухааны товч түүхүүдийг одоо гаргаж авч болж байна. Хэл сурахад мэдээж ашиглана. График, хүснэгт зурах санаа. За мэдээж цаашаа математик, хим, физик, хичээлийн хуваар зохиох, судалгааны ажлын бүтэц гаргах, санамж тайлбар бичүүлж ойлгох тий. За үг чийжлэх, презентац бэлтгэх, илтгэлийн бүтэц, илтгэлийн одоо агуулга хүртэл хийлгэж болно. За тэгээ үг өгүүлбэр алдаа олж асуулах боломжтой. Дээрээс өөрийгөө одоо бэлтгэх маягаар одоо шалгалт авах маягаар, урьдчилан шалгалт маягаар ChatGPT-г ашиглах боломжтой. За ажлын хувьд гэх юм бол мэдээж түрүү хэлсэнчлэн мэйл бичих, тайлан гаргах, товч танилцуулах, CV, төсөл боловсруулах, хурлын тэмдэглэл бичих, хураангуулах, презентац бэлдэх, алдаа засах, ажлын төлөвлөгөө гаргах, судалгаа хийх гэдэг маркетинг, санал асуулт гэх маш олон одоо Excel, Power BI одоо үйлчлэгээний хариулт боловсруулах, шин санаа гаргах гэдэг маш олон төрлөөр ингээд ашиглах боломжтой. Тэгэхээр ChatGPT-г бол бид нэр амьдралдаа бол өргөн хэрэглэх боломж байна. За дээрэс нь нэмэлтээр бол онцгой хэрэглээний үед одоо бид нар яаж ашиглаж болох вэ гэхээр хувийн туслах шиг ашиглаж болж байгаа. Одоо жишээлбэл өдрийн хийх ажлуудыг төлөвлөх маягаар одоо ашиглаж болно. Жишээлх юм бол өнөөдөр надад 3 уулзалт байгаа. Тэгэхээр надад ингээд сануулаарай ч гэдэг юм уу те. За дүр тоглосон харилцаа бас иж болно. Түрүү хэлсэн те би английн шалгалтанд бэлтэж байгаамаа. Та ингээд шалгагч болоод надтай ингээд ярилцаад өгч болох уу? IELTS-ийн одоо нөгөө яриа хийдэг штэ тэр хэсэг шиг бас байж болно. Код бичүүл шалгаж мэдээж болно. Нөгөөлөг жүжиг хүүхдэд зориулсан үлгэр зохиож болно. Оюуны тоглоом таавар зохиолгож болно шинээр. За сэтгэл санаа тайвшруулах зөвлөгөө авч болно. Тэгээ одоо жишээлбэл урам хугарсан үедээ өөрийгөө тайвшруулах те надад тийм зөвлөгөө санал очиж гэдэг юм уу. За санхүүгийн зөвлөгөө, хувийн номын сан үүсгэх, хамгийн шилдэг одоо 10 номын жагсаалтыг тэр сэдвээр гаргаад өгөөч гэдэг юм уу. Хоолны жор бүтээл гэж бас болох нэ. За хувийн хөгжлийн дасгалууд хийлгэж болно. Жишээлбэл одоо өдөр бүр 5 минутыг би өөрийгөө хөгжүүлэх гэсэн юм аа. Юу хийж болох вэ ч гэдэг юм уу те. За илтгэх хурлаг, цагийн менежмент, ярилцлаганд бэлдэх, шин зүйл одоо сурах хөтөлбөр гаргах гэл. Ер нь бид нар бүтээл сэтгэлгээг ашиглаж чадгал юм бол
Тэгээ хуучин бол ингээ Google дэтг гэсэн бол одоо ChatGPT-ийн тусламжтайгаар цаг хэмнээд маш их мэдээллийг оруулсан одоо нэмэгдэхцтэй авах боломжтой. Хамгийн чухал зүйл бол бид нэр асуултаа маш сайн бэлдэх хэрэгтэй. Асуулт нь бол ChatGPT-ээр бол prompt гэж ярьдаг англиар. Тэгэхээр та хэрвээ тэр prompt буюу асуултаа сайн бэлдэж чадахгүй байгаа бол тийм төрлийн prompt надад бэлдээд өгөө гэх. Тэгээ тэрийг сайжруулчаад дараа нь буцаага тэрийг ChatGPT-гаас асуух юм бол бас нэлийн үр дүн сайтай гардаг гэсэн үг. За тийм ингээд бид нар амьдралтад ChatGPT-г дараах байдлуудаараа ашиглаж болох. Энэ бол зөвхөн жишээ. Тэгээ та өөрөө нэмэлтээр бол яаж ашиглах боломжтой байх нэ.